Жек Лондоны зохиол Саран хөндөй 4-р хэсэг. Энэ төдөлгийн газрын ажил хуучин хэвээр байсан боловч лав гариг хүртэлх тэр 3 өдөр сагсоонд тун их урт санагдах бөгөөд Индүүнийхээ улан дор нисэж дэрвэх адил хурдан хөдлөх сардуултаа нэмгэн даавууг толитол индүүдхтэй амантаа үргэлж нэг дуу аялж байлаа. Яаж ингэж түргийн индүүд нэ? 7 хоногийн эцэст лавчи 13, 14 долларч авах юм байна гэж Мэри гайхна. Саксон инээмсэглэн. Индүүнийх нь улан доороос олгойдох уур манангийн дотор лав гариг гэсэн алтан үсэг дүрс хийх шиг санагдана. Чи биелийг юу гэж бодож байна? гэж Мэри асуухад Саксон тун хайтайхан хүн шиг санагдаж байна гэж үннээ хэлв. Дэндүү ойртож болохгүй шүү. Ойртмар санагдвал яана гэж хэмээн Саксон дүрсгүй хөвгчийг хэлв. Хэрэггүй байхаа димийн болж мэднэ. Чамтаа суухгүй. Олон хүүхнүүд сүйд болж хойноос нь хөөцөлддөг гэж найз нь хэлв. Би тэрний хойноос ер нь хэний ч хойноосгүй ихгүй. Чихтэй бүхэн сонссондоо би чамд сайн сонссондоо л хэлж байгаа юм. Саксон бодол болон тэр чин хэмээн ихэд сонирхсан бололтой найз руугаа ширтгэхэд үгүй шүү. Харин яагаад гэдгийг би сайн мэдэхгүй. Зүгээр л залуу шиг санагддаг юм. Хачим, шалиг зангууч тийм байж болох юм да. Бүжиглэж найргаж хөгжиж явдаг юм. Харин тэр талаар юу ч үгүй. Хөлөө хугалчих гэдэг хүүхнүүд олон л байдаг. Одоо ч гэсэн хайр сэтгэлээ өгдөг хүүхэн 10-аад бий байх. Гэтэл манер бүгдийг тоож харах ч үгүй юм. Лили Сандерсон хүртэл нэг нь байхгүй юу? Чи танин та. Ноднын 100 Шилмаундад Словакуудын зугаалга болоход өндөр цагаан аятайхан хүүхэн Бэч Виллоутай хамт явж байсан та. Тийм саналаа тэгэд яасан гэж. Тэгэд Бэчтэй найзлаад бараг л заацуу болох шахаад байсан чинь би л тэр хүүхнийг аятайхан хүүхэн гээд нэг оройчин хамт бүжиглэж. Гэтэл Бэч шартаахан болохоор Биллийг олны өмнө загнаж занч. Билл яхав нөгөө л нойрмон хүн шиг тайван хараад сонсож. Бэч баахан сагсагнаж цамнаж гин хүмүүс одоо л зодон зохион болох байх та гэж бодож байтал Билл дуусаа юу гэж асууж гин. Бэч хариуд нь дууслаа. Би хэлэх гэснээр бүгдийг нь хэллээ. Харин чамд хэлэх үг би юу гэхэд хүмүүс юу гэх бол гэд бүгд л түүн рүү ширтэж. Бэчийн нүд бүр галзуу хүн шиг цусхорон улааж байхад юу гэсэн гэж санана? Хэлэх юм алгаа хэлээ шүү. Бэч ямар их гайхсан гэж санана? Уг нь чихчи хурааных нь аягч даахаргүй анти шүү дээ. Бэч үүнээс хойш энэ эмэгтэйтэй бүү бүжиглэхгүй үз гэхэн тэр. Билл нэгэнт чи ингэж хэлж байгаа бол хаанаас тийм болох вэ? Билл яг ингэж хэлсэн шүү. Өөрхөн Бэчэд тэгж буучихсан бол улс муу хэлэх байсан. Харин Биллийг тэгээгүй. Фокс чин гэж нэрд гарсан болохоор хулчисандаа тэгээгүйг нь ойлгосон. Бас Лили Сандерсон ч тоосонгүй. Харин тэр хүүхэн Биллд муур шиг эрхлэх сэтгэлтэй андашгүй байсан юм. Саксон Мэри ярьсан зүйлийг сонсоод санаа ихэд түгшжээ. Гэхдээ бүсгүй хүний нэрлэхүү зангаан тавихгүй байж эр хүний сэтгэл зүрхийг гжигдэх талаар бусдаас илүү гарах ой дав ясгүй билээ. Билл дуртай бүжиж байсан боловч цаанаа ямар ч боталгүй байж болох юм. Чарли Лонг хэрүүл өдөж загнуул бас л Лили Сандерсоныг орхиод зугтсан шигээ юм болох юм болов уу? Хүмүүсийн яриагаар бол мөд ихнэр авахгүй гин. Гэвч Саксонд сайн нөхөр болж чадмаар санагдана. Хүүхнүүд сүйд болдг нь харахгүй. Ирчүүдийн дундаж нэр хүндтэй юм. Берт фон Хоппер сэтгэлтэй юм шиг байх юм. Махны дэлгүүртээ гудамжны нэг танхаа итгээд сууж байсан ширээнийхэн дэргэд хөрч ирээд уучлалт гуйж байсан. Хин гэдгийг мэдмэгцээ зодтолдох халиваа бодлоо нэн даруй орхиж байсан Ирланд яалаа. Энэ бүхнийг Саксон нэхэн санав. Баахан эрх танх өссөн залуу байхаа гэж Саксон нэг бодсноо. Хаанаас тийм байв хэмээн муу юм бодхон боллоо. Ээлдэг боловсон харьцаатай, баахан удаавтар хөдөлгөөнтэй, бяр тэнхээ ихтэйч гэсэн дээрлэх, доромжлох зангүй гэж бодоод Лили Сандерсоныг яагаад тоолгүй орхисон болоо гэж байн гайхна. Тоохгүй байсандаа л тэр хоёрын хоорондор орох гэлгүй орхижээ. Жишээ нь бээр домогдож бах таваа хангах гэж зодон үүсгээд өөртөө бас нэг дайсан бий болголоо гэд Лилид элэнцгийнхэн сайн болох билээ. Бийл жухам зүйн дагуу зөв шийджээ.
Угаас хэтэрхий тайван, хүнийг дайрчид оромжлох зангүйхэн болохоор хөдөлсөнгүй. Энэ бүгдийг нь бодхоос биелийг улам хөсөвчтэй санагдавч өөрийн болгоно гэдэг бүрч бүтшгүй мэт бодогдох ажээ. Тэгээд Саксон баахан эргэлзэж байснаа хоёр хос аймс худалдан авч шин цамцтайгаа очих гэж шүнжин сууж ойход Сара гэрэл барлаа гэж загнажээ. Лав гаргийн орой орон доорын үдэшлэгт очиод ирэхдээ Саксон сэтгэл нэлээд дундуур байв. Хөөхнүүд ич завхыг мэдэхгүй эргүүлдэхэд биел хариуд нь нүүр өгөх тул Саксоны зэв нь их хүрчээ. Гэсэн ч хөөхнүүд Саксоны дургуйг хүргэж байгаа шиг биел тэр хөөхнүүдийн харчуулын дургуйг хүргэхээр байгаагүй Саксон эрх биш ойлгох ёстой байлаа. Биелтэй бүжиглэх гэж өөрснөө гуйх нь халаг байх ба түгэрч барахгүй нойтон хам өмс салахгүй эргүүлдэж байхыг нь Саксон сайн ажиглажээ. Би хизээ шидэн шиг ингэж хөлөө хугалах шахан гуйхгүй гэж Саксон дотроо хатуу шийдэж байлаа. Тэгээд ч хамт бүжиглэе гэсэн болгонд тэр болгон босоод байсангүй. Энэ нь тун зөв болсныг Саксон төдхө мэдлээ. Биел хүүхнүүдэд хичнээн их нүртэйгээ харуулж байсан бол Саксон бас харчуулд хичнээн их тоогдож байгаа харуулж чаджээ. Тантай энэ удаа бүжиглэхгүй гэхэд би л угаас тайван тул хүчилсэнгүй боловч дараа нь 2 удаа нөхөж хийн шүү гэв. Хямны үлдрийн хоёр хүүхний хоорондоо ярилцахыг Саксон сонсоод зэв нь хөрвч бас нэг бодлын баярл марч болов. Түүнийг байн тэрвэрээд авахар зэв хөргөх юм гэж нэг нь хэлэхэд нөгөө нь нас шүд таарсан юмтайгаа навсгандахын оронд амныхан салиа арилаагүй багчул руу гүйдэг яасан мухан амтэн насанд хүрээгүй хүнийг завхруулна гэдэг чинь энэ дээ гин. Сүүлийн энэ үгийг сонсоод зүрх рүү зүү шивэх шиг болж Саксоны уур хурч царайн бараа. Нөгөө хоёр хөөхөн хэлсэн үгээ хүн сонссон гэж огт бодохгүй цааш яв. Бэл Саксоныг үүдэн дээр нь хүргэж ирээд үнснэ. Баасан гаргийн орой Герман хэмэх бүжгийн танхимд заавал хамт очих ам өчгийг нь авав. Би уг нь тэнд очие гэж бодоогүй маа. Гэхдээ та очивол бас бэрт ч очино гэв. Маргааш нь энэ дүүдлэгнийхээ самбарын хажуу зогсох Мэри баасан гаргийн орой бэрт бит хоёр бүжгэнд очихоор тохиролцсон чи очих уу гэхэд Саксон толгой дохив. Билл Робертстай хамт уу? Саксон дахин толгой дохиход Мэри эндүгөө хөндөй бариад найз охиноо ихэд сонирхсан байдалтай ширтлээ. Чарли Лонг дургуцвал яах вэ? Саксон мөрөө хавчлаа. Тэр хоёр 15 минут хэртээ дуушуугүй их л яаруу эндүдэв. За ер нь яадгийн хошууд өрөх гэвэл нармагийн нэгэд өгөх юм байгаа биз? Тэр мөн навшиг нэг харах юмсан. Би л чамд ямар байхаас л шалтгаална да. Саксон нэлээд игдүүцэн. Би Лили Сандерсон биш. Би л намайг олонний өмнө хаяад явахгүй л дээ гэв. Чарли Лонг дайрвал явхаас биш яах вэ? Саксон минь заадах чи үнэхээр хогийн шаар шүү. Хөөх юм уу мүүдийг яалаа? Өгтлэн зантсан санаж байгаа биз дээ. Мүүди гэдэг чи ямар хүн билээ? Гимгүү номхон яста ялаач өргөх хэрэг байнт шүү дээ. Харин Билл Робертсон тэгүүлэхгүй байх л да гэлээ. Чарли Лонг тэр орой угаалгын газрын үүдэн дээр Саксоныг отон зогсож байгаад гарч ирэхэд нь мэдлэн хамт явхад Саксоны зүрх зовиртойгоор шимширч айсандаа царайн цай. Амбан шар шиг хүчтэй, асар том биетэй, хэрцгий догшин нүднийх нь бүдүүлэг харц, төмрийн дархны өслөг бүдүүн хуруутай том гарыг харахаас айн. Гадна төрхөөрөө муухай сэтгэл санаагаар олиггүй хүн шиг санагдана. Бяр чадлан гайхуулж түүгээрээ гул барьдгийг бодхоос Саксон зэвүүцэн. Хөөх юм номхон мүүдийг хичнээн их дээрлэхэж зодсныг мартах аргагүй. Түүнээс хойш Чарлин барыг харахаас тэр явдал санагдаж яснаасаа игдүүцдэг болжээ. Визел паркт болсон зодооны үеэр Билл хэрэгснэг Саксон өөрийн нүдээр харсан билээ. Тэр бол огт өөр хэрэг байлаа. Ямар ялгаатайг нь нарийн сайн хэлж мэдэхгүй ч гэсэн Билл Лонг хоёр бол шал өөр хүмүүс. Лонгийн гарыг харсан ч сэтгэл энэ бодсон ч зэрлэг араатай мэт санагдана. Царайчин цонхөчхө тун их зүдэрсэн шинжтэй байх чинь юу? Энэ муу хогийн ажлыг хаяхгүй ямар ч өтгөрт нь хорогддог юм. Дараа хизээ нэгэн цагт хаяхаас хойш ямар ялгаа байна? Миний гараас мултрана гэж бодвол дүүмэн дэмий гэж мэдээрээ. Тийм бол их тоогох хэрэг байна да гэж Саксон мөчөрхөв. Лонг бардамнан пархитэл инээснэ. Тэр дэмээ Саксон бэтгий тэг. Та миний гэргээ болох тавилантай. Энэ тавилангаасаа зайлахгүй гэв. Тань шиг юм итгэлтэй бардан байдагч болоосаа
гэж Саксон яжлан хэлэхэд цаатах нь анзаарсангүй. Та ганц юмд л итгэж болно. Би хэлсэн үгэндээ эзэн болдог хүн шүү гэд сүрхий үг хэлж эхлэх хэмээн Лонг өөртөө баярлан чангаар инээгээд бэ нэг юм хүсвэл тэрийг заавал бүтээдэг хүн. Надаас зөрөх гээд дэмэ хогхон л болно ойлгов уу? Та бед хоёр одоо эрэм хоёр гэж мэдээр олон таван уг ширэггүй. Тэгэхээр зөр үтлэх хэрэг алга. Угаалгын газар үүлэн үзэж байснаас миний гэрт очиод ажилласан дээр. Манад хийгээд байх юм юу шалгав? Бэ бэшгүй их мөнгө олно. Бүгдийн танд л тушаачихна. Сайшгээс би ажиллаа хайчхад нааш ирэхтэй. Мартаас чинь өмнө хэлдэгүүгээ дахиад нэг сануулчихъя гэж бодсон юм. Таныг бодоод өнөөдөр хоол ундаач идэж уулгүй явна шүү дээ. Тэгж ярих хэрэггүй. Хоол ундтаа явсан чинь дээр байх шүү гэж Саксон хэлэхдээ нойтон хамуу шиг салж өгдөггүйг бас үгийн сонсохдож яршигтайг бодоод дург нөхөр. Тэгснэ энэ мундаг ирийн дэргэд би даанч харивгүй өчүүхэн ядарсан амтын юм да гэж гэнэт бодсноо. Нэрээ ингээд салахгүй юм болов уу гэж битүүхэндээ гуниглаад нойтон хамуу шиг энэ дархантай насыг яаж барах билээч гэж агшин зур бодож амжив. За дөө минь шийдтэй үгээ хэл. Одоо зуны дэлгэр сайхан цаг хурим хийхэд яг таарах үе гэхэд Саксон игдүүцэж тантай суун гэсэн хүн ер алга. Хэлдэг үгээ 1000 түм дахин хэлээд байхад яадаг хүн бэ гэлээ. Баял доо ийм дэмий юм бодод гангарх цуухта алсуун. Энэ бол шийдсэн хэрэг. Харин баасан гаригт хоёулаа Приско ороод ирье. Танд төмрийн дарагчвал үнэхээр сайхан үдэшлэг зохиох юм. Үгүй би явахгүй. Явах болно доо гэж Лонг тушаагаад хамгийн сүүлийн галт онгоцоор буцаж ирнэ. Танд тун сайхан амралт болно. Бүжгийн шилдэг сан ирчүүл тайч танилцсан. Би тийм ч харамч хүн биш шүү. Бүжиглэх дуртайг чинь мэдхээс хойш бусдаас харамлаад чи яах вүлээ? Явж чадахгүй гэдгээ танд хэлсэн гэж Саксон давтан хэлэхэд Лонг өтгөн ургасан хар хөмсгнийхэн дороос сэжигтэй хялан харснаа. Яагаад чадахгүй гэж. Өөрхөнд заа гэд хэлчихсэн. Энтэй тэрв Чарли Лонг танд хамаагүй. Би заа гэд амлчихсан юм л байна. Надад хамаагүй гэжөө. Хамаатай болгоё гэвэл миний л дур. Чамд сөйд болж байсан нөгөө нусгай нябог мартаагүй биз дээ. Тэрийг яалаа. Юу болж өнгөрсөйг мартах хэрэггүй байх шүү. Хэлчихье. Намайг тайван байлгаж ганц удаач гэсэн битгий заваа намайг гэж гоморхон хэлэхэд төмрийн дархан ёжтойхон инээж. Бидний хоорондор хэн нэгэн нусгай орох гэж байгаа бол сайхан мэддэг. Би тархийн зохих байранд нь болгоод өгөмц. Лав гаргийн орой гэлөө. Тийм үү? Хаана гинэ? Хэлэхгүй. Хаана юм? Хүүхэн оруулаан тас чимээж ууранда хоёр хацар нь улааж эхлэв. Яа нэг гинэ намайг үл тоож байна уу? Герман танхимдал байлгүй. За яах вэ? Би тэнд чинь очино. Гэрт чинь хүргэж өгөмц. Мэдв үү? Нармаага нээлгүүлэхийг хүсээгүй бол цаад нусгайгаа эсмэнд дээр тонилсон нь дээр байх гэж хэлээрэ. Өөртөө сүдмэд болдог хүн ингэж муухай ашиглахад Саксоны зэвүү хурч нөгөө залуугийнхаа нэр алдрыг хэлчихмээр санагдав. Гэсэн чи Чарли даанч болиа том би л дэрэгдэн жаалхүү гэж бодохоос сүрдэжээ. Ямар ч л гэсэн тэгж санагдав. Биелийн гарыг бодоод анх ямар сэтгэгдэл төрснөө санахад хажуудаа явах хүний гарыг харвас 2 дахин том бөгөөд үс ихтэй амар хүчтэйг нь гэрчлэх шиг. Ийм том амтантай биел үзэлцэхийн аргагүй мэт санагдана. Гэсэн чи боксчдын гайхмаар ур чадвараар биел энэ танхаа этгээдийг хашрааж салахгүй залхаан цээрлүүлдгийг болиулж магадгүй гэсэн итгэл дотор нь сэртгэхийн төрөх ажээ. Гэхдээ төмрийн дархны ханхар цээж зангирсан булчин нь цамцныхын дотроос түн хийж хөрөмнийх нь цэмбэн даваа атралдаж байгааг харахаас сүрдмээр. Хэрв та надтай ямар нэг үнд гар хөрвөл дэмээ юм болно хохиндэ. Миний хөөхөн бит хоёрын хоорондор орох хүнд завдээ хүртэйхэн чухал гэж төмрийн дархан хөмхий зууж хэлв. Би таны хөөхөн биш. Таныг юу ч гэж ярьсан би хэзээч тийм болохгүй. За яах вэ? Ууралж илвэ. Таны ингэх надад аятаахан байна. Эхнэр хүн гал цогтой байх сайхан. Өөхөндөө богцсон хөгшин үнэ шиг байвал ямар ойлог байх вэ?
Ургаан хадаар яах вэ? Харин та галзогтой догшин дарих байх нэ. Саксон гадаанаа хурч ирээд хаалганыхаа гуйн дээр гараа тавиад та одоо яв, би гэртээ оръё гэлээ. Орой гарч ирээрээ. Андорын цэцэрлэгт хүрээлэнд очин шүү. Үгүй, би муу байна. Хоолундаа идэж угаатал хэвтэн. Лонг ёжтойгоор инэв хэлж. Ойлгомжтой. Маргаашийн төлөө хүчээ нөөх гэж юу? Тийм үү? Гэлээ. Саксон хаалга бушуухан түлхэн оров. Хэрв та маргааш намайг хуурсан байвал цаадгыг чинь хохи болно гэж би хэллээ шүү. Таны хохи болох байх шүү. Тэр хүн хаадгантал инээж толгойг дийлгэн, ширэмших хинхтгээ цүдийлгэн нүсэр гараа өргөхөд хизээч үлээ цэцэрлэгт хүрээлэнд явж байхдаа үдсэн яг тийм сармагчин шиг санагджээ. За тэгвэл баяр та. Маргааш орой Герман дуул замц гэж хойноос нь хашгирахад Саксон би яг тэнд очино гэж хэлээгүй гэв. Тэнд биш гэж би мэдгээгүй. Дэртэ тэргүй очино. Гэрт чинь хөргөж өгнө. Харин хийх байлснаас надад ахиухан үлдээгээрэ. Тэгээд яаж галзуурн дураараа бол өөрт чинь зохих зан. Вайс дуусч хөгжим зогсоход би Саксон хоёр бүжгийн танхимын гол хаалганы тэнд хөтлөлдсөн нэг газар суухаар явтал урдаас нь Чарли Лонг гинэт гарч ирэв. Дөнгөж сая ирсэн бололтой. Тэгээд чи бидний дундораараа юу гэж заналтайгаар асуухтаа нүур аман татвалзан жигтэйхэн ууртай байв. Хэн би юу? Чи энд үрч байна. Би хязгаарч тийм хийдгүй гэж би тайвнаар хариулв. Хаминтан хайртай толгооноос салах хүсэлгүй бол эндээс одоохон тонил. Толгооноос салах харамсалтай байлгүй яах вэ? За яах вэ Саксон? Хоёулаа эндээс явах удаа. Энд ийм хүнтэй байж таарахгүй юм байна. Тэгээд Саксонтай хамт цааш явах гэтэл Лонг урдаас нь хөндлөлдөн. Залуу минь, чи арай даварч байна шүү. Хашраавал таарах амтан байна. Нэг л ойлгохгүй байна да гэж муухай дуурав. Би шилээ маажаад баахан гайхсан царай үзүүлж ойлгосонгүй юу гинэ дахиад нэг хэлчихгүй юу гэв. Гэтэл лантгар дархан ярван эргэж Саксонд хандан наашэр карта өгөөдөх гэв. Та энэ хүнтэй бүжгэлмээр байгаа мó гэж би л асуухад Саксон үгүй гэж толгоос өгсрөв. За нөхөр минь тоогүй юм болж тээ. Одоо яа гихв гэд би л бас л цааш явах гэлээ. Гэвч төмрийн дархан 3 дахь удаага тэр хоёрыг дайрав. Би л алив та цаашаа болно. Таныг бариад байгаа хүн алга гэв. Лонг уулгалан дайрахыг завдан нударгаан зангидж байлаа. Уг нь нэг гараар нь дэсэх санаатай зэхэж гараа далайн сээжээ төхөөлгсөн боловч биелийн хөдлөшгүй тайван байдал номоо харцтай тулгараад арга буюу болов. Биелийн харцсандаж хамаг бие булчиндаж зочиж дөргсөн шинж огтгүй. Ер нь хүнд зодуулах аюулыг ухаараагүй юм шиг харагдана. Төмрийн дархан ийм хүнтэй хизээч тааралдаж явсангүй. Чи миний хэм болохыг мэдэхгүй байна уу гэж Лонг өтгөхөд би л сайн мэдэж байна. Чи бол дээд зэргийн танхаа итгээд насанд хүрээгүй жаалуудыг барьж зоддог мэрэгжилтэн. Чамд цагдаагийн сонины газар очиж алмаас нь тэмдэг шаг нууштай юм. Чи юунаас ч айдгүй хүү юм. Андашгүй байна гэж бас л хөдлөшгүй тайвнаар хэлв. Хажууд нь бөөгнөрсөн залуусаа нэг нь "Болдоо Чарли, наадах чинь Билл Робертсон, Погс чинь яагаад нөгөө Том Билл" гэв. "Жим Джеффс байсан чи яадаг юм? Би хэн гаагч замдаа таглахыг дэвчихгүй." Гэсэн чи түүний догшин омог уур хилэн даруй намжиж байгаа нь Саксонд ч андашгүй болжээ. Билл гэдэг нэрийг сонсмогц хамгийн цуута танхаа итгээд үдч номхордог юм уу гэмээр ажээ. Та энэ хүнийг таньдаг юм уу гэж би л Саксоноос асуув. Хичнээн эргүүлж зовоож доромжилдгийн чангаар хашгичин хэлчихмээр санагдавч тэгсэнгүй. Нүднийхээ харцаар л таньдаг гэдгэн ойлгоолоо. Би л төмрийн дарханд "За нөхөр минь, надтай маргах хэрэггүй. Дэмий тусгүй юм болох байх шүү. Ер нь ямар хэрэг байна? Ийм имийг та бит хоёр шийдэх биш. Энэ охин өөрөө л мэдэг" гэхэд Лонг "Үгүй, бид шийдэх ёстой" гэв. Би л хачирхан толгоогоо аажуухан сэгсэрч "Хаанаас та энэ хүүхэн өөрөө мэдэх ёстой шүү дээ" гэлээ. Лонг Саксонд "За хэлээч дээ. Хинтээ явхаа хэлээч. Наадтай юу энэ залуутай юу? Одоо л хэлээдэх" гэж хашгичв. Саксон хариу хэлэхийн оронд гараа Биллийн гар дээр тавихад би л "За хэлэх шивдэ" гэв. Лонг Саксон руу ууртаа харснаа
Түүний өмг түшиг болсон биел рүү шүд зун харж "За яах вэ? Би чамтай тооцоо хийх аль хийн" гэв. Энэ явдлын дараа Саксон Биллийн хамт явж байхдаа их баяртай байлаа. Лили Сандерсоны адил юм болсонгүй. Энэ хөдлөшгөө тайван дүлгэн залуу тэр омогтой дарахныг нэгч дэлссэнгүй, нэг ч үгээр сүрдүүлсэнгүй атлаа номготгож чадлаа. Намайг ийш тийшээр явуулахгүй эргүүлдээд ойртож ирсэн болгоныг зодож занчдаг хүн байгаа юм. Би энэ хүнтэй хязгаарч дахиж уулзахыг хүсэхгүй байна гэж Саксон Билд шивгэнэ. Бил гинэт зогдосов. Цаашаа дуртай дургүй алхаж байсан Чарли ч зогслоо. Чамтай дахин уулзах хүсэлгүй байна гэж байна шүү. Хэлсэн үг нь үнэн гэж мэдээрэй. Дахин эргүүлдэж зовоосон байвал зохих ёсоор үзэлсэн шүү. Мэдвүү чи? Лонгодос нь үзэн ядах харцаар ширтсэн боловч юу ч хэлсэнгүй. Ойлгов чи гэж бүр шийдэмгээ асуухад төмөрчийн амандаа ойлголоо гэсэн бололтой нэг юм бовтонлаа. За тэгвэл болоо. Битгээл мартчихаарай. Одоо чи эндээс тонил. Үгүй бол эрүүгээ чинь мулт зохин шүү. Лонг амандаа ямар нэг юм бовтонсаар одоход Саксон эн чинь арай зүуд биш байгаа даа гэж боджээ. Тинхүү Чарли Лонг булбар айхан аристай цэнхэр нүдтэй энэ залуугаас айжээ. Саксон тинхүү нойтон хамуу шиг түүнээс ангиж ирэв. Урд нь өөр хинч зориглож чадаагүй юмыг Бил хэрэгжүүлсэн төдийгүй Саксоныг Лили Сандерсоноос огт өөрөөр үзэж байгаагаа харуулв. Чарли Лонгтой хэрхэн танилцсан тухайга хоёр ч удаа ярих гэхэд нь яривсангүй. Тим хэмээг дурсаад яах юм бэ? Ямар ч хамаагүй. Одоо та энд байгаа чинь л хамгийн гол нь гэж хоёр дахь удаага хэлв. Гэвч Саксон заавал ярмаар санагдаад болсонгүй. Тэгэд багтарсан сэтгэлэн тайлан ярьж дуусахад Бил гарын инхрэлэн илж "Зүгээр дээ Саксон минь. Цаадах чинь ичхнүүргүй амьтан хойно арга байч юу. Би харамгцаал хэн болохыг мэдсэн. Одоо таныг дахин зовохгүй. Тиймэрхүү омогтой шартай амьтдыг би андахгүй. Аймхай нөхөд байдаг юм. Зодоонч гэж юу? Тийм ээ, яриангүй тийм. Тэр хөхөл хүүхдтэй эр бар. Хэдэн зуугаар нь ч барьж зодно. Та яаж чадваа? Ирчүүд яагаад бүгдээрээ танаас айдаг юм? Та ч яста гайхмааргүй юм та гэж Саксон бахархан хэлв. Бил зовсон янзтай инэв хийснэ ярианыхаа чигийг өөрчлөн "Таны шүд мөн сайхан юм. Дунд цагаан, жигд, тэгсэн мөртлөө хурган шүд биш юм. Үнэхээр сайхан. Би ийм сайхан шүдтэй хөөхөн ерөөс үзээгүй. Харахаас зүгээр байж чадамгүй санагдана. Нэрээ шүү. Хазчихмаар л санагдаж байна" гэлээ. Эцэс уцхыг мэдэхгүй Берт Мэри хоёртой шүн дунд салах ёс гүйцэтгээд Бил Саксон хоёр гэрийн зүг явлаа. Эртхэн явах хэрэгтэй гэд байсан шалтгаанаа Бил тайлбарлахдаа "Би хайрлаж бай" гэсэн нэгэн зүйлийг Фокс надад сургасан юм. Өдөржин ажиллаж хаад шүнжин бүжиглэх юм бол бяртаа байж чадахгүй. Аригч мөн ялгаагүй. Өөрийгөө бурхан гэж байгаа юм биш шүү. Согтотлоо, хэтэртлээ ууж үтсэн. Ямар байдгийг мэдсэн. Одоо ч гэсэн шар ариг уух дуртай. Балгахгүй аяг арын залгичхна. Гэхдээ би хүснийхэн хэрээр хизээч тийм их уудгүй. Яадаг бол гэж үзээд хэрэггүй юм байна гэж бодсон. Өнөөдрийн тэр надтай мөчөөрхөх гэд байсан танхаа этгээдийг би дор нь нам зохин л доо. Угаас агсан. Тэгээд бас уусна нь толгойд гарчхад бүр хэцүү харагдсан. Би амархан дээлх юм байна гэж хармагцаал мэдсэн. Хүн ямар байгаагаас хамаг юм шалтгаалдаг юм. Чихтэйхэн том хүн шүү. Атгасангаар нь таныхаас 2 дахин том гэж Саксон итгэж ядав. Тэр хамаагүй л дээ. Гарын том жижигээр биш, цаана нь юу байгаагаас л болно. Намайг аратан шиг ноцох байсан байх. Цохимогцоо унчихгүй бол хамгаалаад л бай. Сүүлдээ тамирын барагдаад амьсгаа омог хоёр нь л үлдэнэ. Тэр цагт нь яайч гэсэн миний дур гэж бодсон юм. Хамгийн гол нь манер ингэн гэдгийг сайн мэдэж байна мөлий. Саксон төр дуугүй байснаа "Би Фокс ч үнтэй ер уулзаж явсангүй" гэв. "Үнэндээ би Фокс ч юм биш" гэж Бил яран хэлээд Фокс намайг нэг юмд сургасан юм. Юу вэ гэвэл Фоксыг орхих хэрэгтэй гэж сургасан. Үнэндээ хэрэггүй юм. Хүн дасгал сургууль хийгээд жигтэйхэн сайхан болж биеийн хүртэл торгон хэлэн шиг оргиод ер нь хачин сайхан болоод 100 насыг ч насалмаар болно. Дэвжээний хашлах доогоор бүхийн ороод өөр шигэ бас нэг залуутай 20 раунд үзэлцсэний дараа юун торгон хэлэн шиг арьс амьдрах наснаасаа бүтэн жилиг алдан шүү дээ. Нэг жил бол яамаа.
5, 6 тэр чигээрээ өнгөрөх тохиолдолч байдаг. Тийм юм бишгүй л үзлээ. Би погсчдыг мэднэ. Зарим нь буулганы шар шиг юм харагдана. Гэтэл үнэн хэрэг дээрээ жилийн ч насгүй болсон сүрьеэтэй бөөрийн өвчтөй ч юм уу тийм л байдаг. Нэгэнт ийм замаар алдсан зүйлийг ямар ч их мөнгөөр нөхөж чадахгүй. Тийм ч учраас би энэ ажлыг хаяад дахин морь тэрэгчин болсон юм. Би маань ирүүлч хэрэг байна. Ийм л явахсан гэж боддог. Ийм л байна та. Саксон түүнийг бахархан харж та хүнийг дийлэх чадaltaй далав бахархдаг байх та гэж нам дуугаар хэлэхэд би тэгдэг байж болох юм. Дэвжээнд гарахтаа баярлдаг байсан бол харин одоо болсондоо бас баярлаж байна. Харин дэвжээнээс их юм сурсан да. Сонор сэрэмжтэй байх, бие барьдаг байхыг сурсан. Урд нь намайг ямар зантай байсан гэж санана. Өргөмний өтөл гэсэн үг. Заримдаа өөрөөсөө айдаг байлаа. Юм л бол дүрсгээд явцдаг. Би огт барьж чаддаггүй байлаа. Яагачгүй байхад хамаг байдгаан гаргачих юм уу? Дараа нь амаа баривч хожигдох халхам хийхгүй байхыг погсоос сурсан юм. Юу гэсэн үг вэ? Би тань шиг ийм тайван ээлдэг хүнийг насандаа үзээгүй гэж Саксон яриаг нь тасалж хэлв. Харин та тэгтлээ итгэх хэрэггүй. Сайн танилцаад ирэхээр миний ямар болохыг аяндаа мэднэ. Нэг зөрвөл яадаг гэж санана. Жолоогоо нэг алдвал галзуу хүн л гэсэн үг гэж би л цаашаа улам сайн танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх мэт болоход Саксон үнэн зүрхнээсээ баярлана. Гэрийнхэн гадаа ойртож ирсэн хойно би л дараагийн сайн өдөр та яах вэ? Бодсон, төлөвлөсөн юм бий юу? Гэв. Үгүй, юу ч байхгүй. Тэгвэл морь тэргээр ууланд өдөржин явбал ямар вэ? Саксон өнөөх төмөрчөнтэй сүүлийн удаа хамт явсан аимшигт явдлаа санамгц тагларх шиг болж тэр дорн хариулж чадсангүй. Тэгж явхдаа нөгөөдхөөсөн айж тэрэгнээсээ гарч зугтан харанхуй бүрийд бүдчин хачин хурц сэрмэгтэй хад чулуун дундуур нэмгэн ултаа гуталтаа олон биеэр газар гүйж үүлээ үтснээс санав. Гэвч одоо хамт байгаа хүн Лонгос огт өөр хүн учир битүүхэндээ баярлаж байв. Би морин дэх дуртай, бүжгээс ч илүү дуртай. Даанч мэдэх юмар л марваханда. Эцэг минь морин цэрэгт байхдаа том гэгчийн буулгамөр ундаг байсан гинлээ. Морин цэргийн хорооны ахмад байсан хүн л дээ. Би үнэнтэй хараагүйч том гэгчээ морь унаад бүсэндээ урт сэлэм зүүж явсан гэж дандаа дүрслэн боддгийм. Одоо тэр сэлэм миний ах Жоржд байгаа. Харин хоёр дахь ах Том одоо би гэртэн сууж байгаах ярихдаа тэр сэлмийг минийх байх ёстой. Яагад гэвэл тэр бит хоёр эцэг өөртэй юм байж. Бид их нэгтэй эцэг өөр улс байхгүй юу? Их маань хоёр дахь нөхөртөөгөө жинхэнэ хайр сэтгэлээрээ сууж ганц намайг төрүүлсэн гинлээ. Гэд Саксон гинэт таг дуугүй болов. Гэвч энэ залууд өөрийнхөө тухай ярмаар санагдаад болсонгүй. Өөрийнх нь тэр бүх таатаа дурсамжууд нь энэ биенийх нь хагас мэт санагдах ажээ. Яар цааш нь ярил да. Би хуучны юм тэр үеийн хүмүүсийн тухай сонсох их дуртай. Миний эцэг их бас л тийм амьдрал туулсан улс гэсэн мөртөө яагаад ч юм миний бодгод тэр цагт амьдрал одоогийнхоос дээр байсан юм шиг санагддаг юм. Юм бүхэн эгэл зүйн дагуу байж. Юу ч гэж хэлмээр юм дээ. Одоогийн амьдралыг би ойлгохгүй юм. Үйлдвэрчний эвлэл, түншийн холбоо, ажил хаяг, хямрал, ажилгүйдэл гэх мэт юм тэр үед байсангүй. Хүмбэр газартай, ан хийдэг, хоол хүнс элбэг дэлбэг олж болдог, өвгөд хөгштөө өргөж асардаг. Хүмбэр юмар дутагдж гачигддаггүй байж. Гэтэл одоо юм бүхэн эсэргээрэн болж. Дээр дорон орж, учир ухаан нь олдхон болжээ. Бөөмөттэй. Би тэнэг болоод л ингэж боддог байж ч магадгүй. Одоо та ихийнхээ тухай цааш нь ярил л да. Ээж маань Ахмад Браун гэдэг хүнтэй сэтгэлтэй болсон үедээ их залуухан байж л дээ. Дайнаас бүр өмнө цэргийн албанд байж, дайн гармагц Ахмадыг дорн мож улсууд руу явуулж, ээж минь өвчтөй байсан дүү Лораага цовлохоор явж, хожим нь Шайлаугийн дэргэд ам өргөдлөө гэсэн мэдээ ирж. Тэгээд ээж минь өөрт нь олон жилийн турш хайр сэтгэлтэй байсан хүнтэйгээ суусан байж. Тэр хүн нь хүүхэд байхдаа элчилгүй хэрээр ээжтэй минь хамт явсан тэр хүмүүсийн дотор байж. Ээж түүнийг хүнддэгдэг байснаас биш, жинхэнэ хайр сэтгэлтэй болоогүй байж л дээ.
Гэтэл сөүлд нь эцэг маань амьд гэж гинт дуулджээ. Ээж маань гуниглаж эхэлсэн боловч амьдралаа зовлонгоор төвөөсөнгүй. Ялдам зөөлөн ааштай, инхри хайртай, сайн чээж, сайхан чихнэр байсан атлаа дандаа гунигтай байдаг байж. Миний бодоход ертөнцид хосгүй сайхан дуу хоолойтой байсан байх. Сэтгэлээ сайн л барьжтэй гэж би сайшаа. Эцэг маань эхнэр ер аваагүй ээжийг дотроо хайрлаад л яваад байж. Ээж түүндээ зориулж бичсэн яг хөгжмийн уянгат ихшиг шиг нэг сайхан шүлгийг би хатгалж явдгийн. Олон жилийн дараа нөхрийг нь нас барсны хойно тэр хоёр суужээ. 1882 онд тэр хоёр суугаад ээжийн сэтгэл тэгж нэг төвшин сайхан болж. Саксон үүдэн дээрээ очиод цааш нь зөндөө хим ярьж өгөв. Би л энэ удаа түрүүчийнхээсээ бүр удаан үнсэх шиг санагджээ. Хашааныхаа хаалгаар орсон хойно нь би л хашааны завсраар 9 цаг эртдэхгүй биз? Оройн хоол ундаа идэж уух гэж битгий төвөг болоороо хэрэггүй шүү. 9 цагтаа л яг бэлэн байгаарай гэв. 4-р хэсэг төгсөв.